Мэдээ үргэлжилж байна. Малын гаралтай түүхэн дээр онцгой жорын дагуу дарс цэлцэгнүүр ааруул хийдэг Дундгой аймгийн аврах сайлчин, улсын аврах малчин мөх жаргалыг НТV-ийн мэдээ онцолж байна. Мөх жаргал шин төрлийн бүтээгдэхүүн гаргаснараа 2 удаа шилдэг үйлдвэрлэгчээр шалгарчээ. Хөдөө орон нутагт хотын Тансаг хаус шиг сэтгэл төрүүлэх хинээл нь Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын улсын аврах малчин Мөнхбатын. Мөнхбатын эхнэр мөх жаргал нь нутагтаа алдартай хөдөлмөрч аж ахуйч эмэгтэй. Тэр малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг онцгой болгодог шидтэй нэгэн. Жишээлбэл нэрмэл жимсний охоор өмнө нь хаан чийж аваагүй дарс хүүхдүүдийнхээ дуртай цэлцэгнүүр амттан малын сүүгээр хийдэг байна. За энэ болохоор нэг нэрмэл ба жимсний охоор хийсэн дарс аахгүй юу. Тэгээ энийг нь болохоор би нэг арцан тоогоо нэржээ. Тэгээд тэр нэрмэл архиараа хийдэг. Тэгээд байгалийнхаа гаралтай жимснийхээ шүүсээр оруулаад ингээд дарс ингээд энийг би одоо хийгээд өгөөл одоо сагаансар чочин мөчнө дайлах энэ үедээ өөрийнхөө гарын дарсаа хийгээл дайлчдаг. Энэ нь болохоор сүүгээр хийдэг аахгүй юу? Сүүгээ цэлцэгнүүлэл эн чинь бол жинхэнэ ойрог одоо сүүгээр хийж байгаа. Эдгээр нь болохоор шар сүүгээр хийсэн. Шар сүүгээ ээдүүлээ шар суу гаргаад тэгээд цэлцэгнүүлээд энэ хүүхдүүд маш дуртай энэ ч уг нь малын гаралтай жинхэнэ оргил бүтээгдэхүүн байгаа. Хөдөлмөрч байвал хүн хаант сайхан амьдарч чаддаг гэдгийг харуулсан мөнх жаргал мөн гэрийн талхыг тусгай жороор барьдаг байна. Түүний барьсан талх яг л бурай талх шиг амттай. Мөн жилийн дөрвөн улирал үнээгээ саад шин өрмөр тасалдаггүй. Баяр ёслол өдөр тутмын ширээн дээр тавих бүх зүйлээ өөрийн арга ухаанаар хийдэг энэ малчин эмэгтэй цаашдаа малынхаа хажуугаар үйлдвэр байгуулан ажиллах зорилготой гэдгийг хуваалцлаа. Тий, битэрдэгтэй хавар бас энэ хойноо бас нэг хашаа яатсан. Тэрэндээ бас нэг мод тарьж байгаа ш. Улаанбаатар хотод амьдрснаас ялгаагүй амьдарч байна тий хэрүүл байгаа ш. Тийм дээ. Хөдөө бол сайхан амьдрал биш үү л гэж уриалмаар байна. Малчин мөх жаргалын хувьд зүгээр суна гэдэг хамгийн зовлонтой ажил гинэ. Тэр янз бүрийн шинэ бүтээгдэхүүн туршихаас гадна нөхөр хүүхдийнхаа хамт өвлжөөнийхөө ойролцоо мод тарьсан байна. Малчтыг байгаль дэлхийг цөлжүүлдэг гэж ярьдагч тэрээр мод цэцэг ургамал тарих нь зөв гэдгийг онцолж байлаа. Тэдний тарьсан 10 гаруй мод удахгүй сагалгаар сайхан мод болно хэмээн ярьсан юм. Мөх жаргалын гэртээ тарьсан цэцгүүдийг хараад хүмүүс өдөөний малчин айл гэж итгэдэггүй байна.